Сайн байцгаана уу төмс иргэц та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтхан дэвшүүлж байна. ДБС-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төмсийн мэдээллийн хэлбэрээр ээлж эц дугаараараа өнөөдрийн аймаг орнод хэмжээнд дэх онцлог мэдээлүүдэд төлөвлөхөд бэлэн боллоо. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад үзэгчдтэй баярлалаа. Эхний мэдээлэл хүргэнэ. Дархан Улс баг үндэсний дэдлэгт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд болсон баярт мэдээг дарханчууд бахархан хүлээн авч байна. Монголын волейболын үндэсний дээдлигийн эрэгтэй хүрэл медалийн төлөөх тоглолтод дээдлигийн отхон баг Дархан Улс өнгөрсөн улирлын аврах Хасуу Мегастарс багийг 5 ээлжийн тоглолтод 3-2 харьцаатаагаар ялснаар Монголын волейболын үндэсний дээдлигийн хүрэл медалийн эздээр тодорсон дарханчуудыг огшоон баярлуулсан бахархан мэдээ болж байна. Мөн дээдлигийн 2025-аас 2026 оны улирлын эрэгтэй үн цэнтэй тоглогчийн шагналыг Дархан Улс багийн довтлогч Мөнх Баярын уран баяр хүртээд байна. 2025 оны 4 сарын 27-нд анх Могул группийн захирал Бацтулга улсын хурлын гишүүн сангийн сайд Болдын Жавхлангийн санаачилгаар Дархан Улс багийг байгуулахаар болж улмаар 2025 оны 10 дугаар сарын 1-нд үндэсний дээдлигт оролцох албан ёсны батламжаа гартаа авсан байдаг. Өмнө нь Дарханжаар Минжит Булган гэсэн нэрүүдээр үндэсний дээдлигт өрсөлдөж байсан тэд энэ жил шинэ өнгө төрхтөөгөр Дарханыхаа нэрийг өндөрт өргөхөөр лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд болоод байна. Олон улсын хэмжээний мастер Чулуунбатын Отгон баяр ахлах тасгалжуулагчтай, олон улсын хэмжээний мастер Түр Мандах ахлагчтай Дархан Улс баг инхүү улиралд 11-10 амжилтыг үзүүлж дээдлигийн тэмцээн эргэн ирснээс хойш 5 жил дараалан медальтаар шалгараад байсан. Өнгөрсөн улирлын авраг Хасуу Мегастарс багийн амжилтыг зогсоосон мөн онцлог түүхэн амжилт болон бичигдлээ. За Дархан Улс баг маань үндэсний дээдлигийн аврах шалралт тэмцээнд хүрэл медалийн болцоод хангасанд баяртай байна. За энэхүү тэмцээнд амжилт гаргахад нөлөө үзүүлсэн манай дарханчууд болон дархан төмөрлөгийн үйлдвэр, за улсын хурлын гишүүн сангийн сайд Жавхлан дарагтаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Юуны өмнө бид Дархан уул аймагтаа очиж нөхөрсөг тоглолт хийсэн тэр өдрийн уур амьсгалаас эхлээд манай багийн тамирчид маань маш их сэргэлт авч бид өнөөдөр энэ хариуцлагатай тэмцээнд хүрэл медаль авсан та бүгдийн хаач. За мөн ард ивент гэсэн ивентчдийн дэмжлэгтэйгээр манай баг тамирчид маань тэмцээнд амжилттай сайхан оролцлоо. Тэгээд биднийг дэмжиж ажилласан дарханчууд болон дархан төмөрлөгийн үйлдвэр нийт балиашгиж хөгжөөнд дэмжсэн дархан нутгийнхандаа бүгдээрэд нь баярлалаа гэж хэлье. Үндэсний дээдлигийн 2025-аас 26 оны улирал ингээд энэ үрээд өндөрлөө. Тэгээд лигийнхаа хүрэл медаль хүртлээ. Тэгээд давхар шилдэг довтлогч боллоо. Энэ үрдэл биднийгээ дэмжсэн нийт дарханчууд та бүхэндээ маш их баярлалаа. Дараа жилийн лигээр дараа жилийн улирлаар эргээд уулзцгаая. За Дархан Улс баг эхний жилдээ ороод лигийн үндэсний дээдлигийн 30 жилийн тэмцээнд хүрэл медаль авлаа. Бид нарыг дэмжижсэн дарханчуудаа маш их баярлалаа. Хайртай шүү. Лигийн авраг болон медаль хүртэж байсан нэлээдгүй олон туршлагатай тоглогчдыг игнэнд нэгтгэснээс гадна өнгөрсөн жилийн хүрэл медальд Томас Лески Монгол багийн төлөө тоглосноор онцлогтой байлаа. Дарханчууд та бүхэн ийхүү дараа дараагийн улиралд лигийн авраг багтай болохын төлөө илүү ихээр Дархан Улс бага уухайлан дэмжихийг уриалж байна. Даргамдээ дарханчуудад заллуулахгүй аяныг үргэлжлүүлэн тайван дархан таны оролцсон аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Зөвхөн заллингийн гэмтэргээс гадна хэд хэдэн төрлийн гэмтэрэг зөрчлөөс өрсөн сэргийлэх, хэргийн гаралтыг бууруулах чиглэн гэдгийг онцолжээ. Ингээд та бүхэндээ залуучууд театраас бэлтгэсэн сурвалжлагыг үзүүлэх гэж байна. Дархан аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй тодорхой төрлийн гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохоо төр болон хувийн хөвчлийн хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэхэд хамтран ажиллах, бүртгэгдвэл зохиох бүртгэл судалгааг шинжлэх, түүн чиглэсэн хариу арга хэмжээг зохион байгуулах зорилгоор 50 дархан таны оролцоо, мэдээлэл нөлөөллийн арга хэмжээг Дархан сумын хэмжээнд эхлүүлж байна. Тэгэхээр өнөөдөр Дархан аймгийн цагдаагийн газартаа Дархан сумын засаг даргын тамгын газар, за мөн анхан шатныхаа нэгжүүдээр дамжуулаад бид нар хамтарсан баг, за дээр нь бол судалгааныхаа гэрээт ажилтнуудын хамтаар бол нэгдсэн өргөтгсөн уулзалтыг хийж байна. За энэ уулзалтын гол зорилго бол өөрөө юм бэ гэхээр мэдээж бол сумынхаа хэмжээнд иргэдийнхээ аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дархан аймгийн цагдаагийн газартаа Дархан сумын засаг даргын хувьд бол нийтдээ 5 үндсэн бүлэг хуваагдсан томоохон хэмжээний 50 дархан таны оролцоо гэсэн энэ томоохон хэмжээний жилийн аяныг хөрнүүлэхээр ингэж төлөвлөж, за дээрх төлөвлөгөөн дээр тусгагдсан холбогдох мэдээллүүдээ өнөөдөр бол дээрх бүрэлдэхүүн танилцуулж байна. За тус арга хэмжээ маань өнгөрсөн 2025 он зохион байгуулагдсан дарханчууд заллуулахгүй арга хэмжээний үргэлжлэл болж зохион байгуулагдаж байна. За гэхдээ энэ онд бол бид бүхэн арай өөрөөр зохион байгуул шийдж байна.
За өмнөх он зохион байгуулсан дарханчууд залилуулахгүй арга хэмжээ маань зөвхөн залилах гэмтрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байсан бол за 50 дархан таны оролцоо энэ арга хэмжээ маань за өнгөрсөн онд Тархан уулын аймгийн хэмжээнд өсөлттэй гарсан. За залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтрэг, за мөн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмтрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдж байгаараа за онцлог байгаа. За өмнөх он зохион байгуулагдсан арга хэмжээний хүрээнд бид бүхэн залилах гэмтргийг 59.8%-аар бууруулж чадсан ийм эрг үзүүлэлт гарсан. За энэ онд мөн энэхүү үзүүлэлтийг бид баттгах, за мөн цаашлаад энэс илүүгээр бид тухайн гэмтрэг зөрчлүүдийг бууруулах чиглэлээр ингэж хамтран ажиллаж байна. Тус ажлын хүрээнд иргэдэд чиглэсэн сургалт уулзалт, сэрэмжлүүлэг мэдээлэл, цахим контент видео шторк, подкаст бэлтгэн түгээх, AI ухаалаг камер, теле хяналтын систем нэвтрүүлэх, эмзэг цэгүүдэд камер суйрлуулах, явган зорчигчийн аюулгүй байдлыг сайжруулах, айл дөрөх аж ахуйн нэгжид чиглэсэн бүртгэл судалгаа, хяналт шалгалт хийх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үзэгчдээ Төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөр Сэлэнг аймгийн мэдээлэлээр үргэлжилнэ. Сэлэнг аймгийн төвд цагаан сар 2026 үзэсгэлэн худалдаа спортын ордонд болж байгаа юм байна. Монгол Түмний уламжлалт саршны баярыг өгтөж, аймгийн баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах, нэг доороос үлтрийн үнээр иргэдэд хүрэх зорилгоор Сэлэнг аймгийн төв Сүхбаатар хотноо цагаан сар 2026 өргөтгсөн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд спортын ордонд зохион байгуулж байгаа гэлээ. Үүнд сүү цагаан эдэ махмахан бүтээгдэхүүн, бүх төрлийн хүнсний ногоо, брэнд бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гар урлал, оюмл бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчдийн гар дээрээс худалдан авалт хийхийг уриалжээ. Төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөр үзэгч танд хүрж байна. Дараагийн мэдээ. Өвлийг спортыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг болцоонгийн нэрэмжит Мастерс английн шавьтай хоккей аврах шалгаруулах тэмцээн Дархан хотын найрамдал мөсөн талбайд 3 хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодорхойлсон байна. Болцсон 2026 оны нээлттэй тэмцээнд Танус бэлдэж агсан ерөнхий шүүгч Батбаяр Болцоонгийн нэрэмжит найрамдлын Дархан хоккей аврах шалгаруулах тэмцээн Дархан хотноо 2026 оны 2 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нийт 10 багийн 140 гаруй тамирчин тэмцээнд оролцож шилдэгүүд шалгарсан байна. Нэмэх 50 насны шилдэг хаалгачаар Бугант багийн тоглогчид Насанхүү, шилдэг довтлогчоор Шарингол багийн довтлогч Анх Баяр, шилдэг хамгаалагчаар Дархан Сити багийн тоглогч Ганхүү, тэгш тоглогчоор Бугант багийн тоглогч Бацүх нар шалгарсан байна. Нэмэх 40 насны ангиллийн шилдэг хамгаалагчаар Бугант багийн тоглогч Бат Эрдэнэ, шилдэг хамгаалагчаар Дархан багийн тоглогч Цог, тэгш тоглогчоор Бродерс багийн хуйг нар тус шалгарсан байна. Нэмэх 40 насны ангиллийн 3 дугаар байранд Дархан аймгийн Шарингол баг, 2 дугаар байранд Улаанбаатар хотын Жингэлтэй дүүргийн Бродерс баг, Цомын эзнэр Цэцлэнгийн аймгийн Ерөө сумын Бугант баг, нэмэх 50 насны ангиллийн 3 дугаар байранд Эрдэнэ хотын Хангард баг, 2 дугаар байранд Дархан аймгийн Шарингол баг, Цомын эзнэр Цэцлэнгийн аймгийн Ерөө сумын Бугант баг тус шалгарсан байна. Болцоонгийн нэрэмжит хоккей аврах шалгаруулах олон хотын тэмцээн амжилттай 10 дахь удаага зохион байгуулагдаж байна. Тэгэхээр Дархан аймаг маань өөрөө өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бас ийм мастер төлөвлөгөөтэй үүний маань нэг нь томоохон хэсэг болсон энэ тэмцээн маань олон хотын олон баг тамирчдыг бас өрн дуудаж өнөөдөр энэхүү тэмцээнд бас 2 насны ангилаар 10 баг тамирчид ирсэн байна. Тэгэхээр энэ бол дарханчуудад бас дарханы энэ өвлийн спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш том үнэтэй хөв нэмэр оруулж байгаа ийм тэмцээн гэж хэлж болно. Тэгээд энэ удаагийн энэхүү тэмцээнийг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа Болцоонгийн хамт олонд тэр дундаа одоо хоккей холбооны ерөнхийлөгч Сангийн сайд Болдын Жавхлан танд одоо нийт дарханчуудын өмнөөс спорт сонирхлын өмнөөс талархснаа илэрхийлье. За мөн тун удахгүй дараагийн тэмцээн маань манай өвлийн спортын ордонд одоо зохион байгуулагдах болно гэдгийг бас хэлье. Энэхүү ордон маань одоо өнөөдөр баригдаад 30% явж байгаа. Тэгээд эх санаудад бид нар дуусгахаар төлөвлөж байгаа. Тийм учраас дараагийн тэмцээн маань илүү олон хүртээмжтэй бага насны хүүхдүүдийг хамруулсан нас насны ангилаар зохион байгуулагдана гэдэгт одоо итгэлтэй байна. За мөн удахгүй манай Дархан аймагт лигийн одоо тойргийн тоглолтууд манаас амжилттай тоглогдсон. Тэгэхээр тэр дундаа манай хоккей спортын баг тамирчин маань лигийн 3 удаагийн авраг уулзсан юм амжилтыг үзүүлж ирсэн. Маш одоо идэвхтэй сайн тоглодог тамирчтай. Тийм учраас одоо нийт баг тамирчтай Дарханыхаа нэрийг гаргаж байгаа спортын алдархан авиа тунгуудаа Дарханчуудын өмнөөс дахин одоо баярын мэндийг хүргэе. Тэгээ та бүхэнд спортын өндөр амжилтыг хүсье өрөө. Увсангийн болцоонгийн нэрэмжит тэмцээн 3 өдөр болж өндөрлөлөө. За энэ тэмцээнд нийт 10 багийн одоо 140 орчим тамирчид оролцсон. За тэмцээнд нэмэх 40, нэмэх 50 насны ангиллаар тойргийн журмаар явж дүнгээ гаргалаа. Нийт дарханчуудаа бас сангийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Дархан одоо энэ хот маань өөрийнхөө үүссэн цагаас эхлээд спорт, урлагийн чиглэлүүд энэ салбарыг бол маш сайн хөгжүүлж ирсэн. Түүхтэй нийт ялангуяа өвлийн спорт болох хоккейд одоо
бүх одоо дарханчууд бол дуртай. Энэ одоо спортыг хөгжүүлэхийн төлөө манай сан 10 жил энэхүү тэмцээнийг бол амжилттай дарханчуудтайгаа хамтдаа зохион байгуулж байна. Энэ уралдааны хамгийн гол одоо зорилго бол эрч хүчтэй, эрүүл, илүүдэлжингүү спортлог дарханы залуучуудыг одоо бий болгох ийм сайхан зорилготой тэмцээн юм аа. Тэгэд яг энэ цаг үед дэлхийн хүн төрөлхтнийг эвлэрүүлэн нэгдүүлж чаддаг эв санааны бэлэг тэмдэг болсон өвлийн олимп бас Итали улсад амжилттай зохион байгуулагдж байгаа. Энэ үе, энэ цаг мөчид энэхүү тэмцээн маань зохион байгуулагдсараа бас бэлэг тэмдэглэлтэй сайхан үйл ажиллагаа боллоо гэж одоо талархаж байна. Ингээд бүх дарханчуудаа энэхүү одоо уралдааныг 10 жил дэмжин ажиллаж байгаа бүх зохион байгуулсан оролцсон тамирчдаа талархал илэрхийлж байна. Найрамдлын дархан хоккей аврах шалгаруулах тэмцээний онцлог тамирчдаас дурдвал Монголын хоккей спортын түүхэн төлөөлөл бол цагийн нэрмжийн тэмцээнд 9 дэх удаага оролцсон 70 настай Ахмад хоккейчин их тайван мөн олон улсын хэмжээний мастер Ахмад тамирчин 66 настай Дорж Жансан нар тасралтгүй 10 дахь удаага энэхүү тэмцээнд оролцсон байна. Ийхүү бол цагийн нэрмжид найрамдлын дархан хоккей аврах шалгаруулах тэмцээн өргөн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ. Япон улсын мастер тогооч Юко Сузуки зүгийн балыг таних онцлог, зүгийн балаар хоолыг хэрхэн амтлах, хоолтой хослуулан хэрэглэх аргын талаар өөрийн туршлагаа хуваалцахаас гадна зүгийн балын амттан хоол амтлахаас сургалт өдрөлхийг үн төлбөргөө зохион байгуулжээ. Зүгийн балыг амтлан мэдрэх боломж хоолны сургалт өдөрлөг 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Дархан хотноо зохион байгуулагдаж хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, иргэдийн төлөөлөл болсон нийтдээ 80 гаруй хүн оролцлоо. Өдрөлийн үеэр зүгийн балны ашиг тус хэрэглээ, чанар стандарт, өдөр тутмын хоол хүнсэнд хэрхэн зохистой ашиглах талаар мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг хүргэсэн юм а. Арга хэмжээний онцлог зочноор Япон улсын мастер тогооч Юко Сузуки оролцсон зүгийн балыг таних онцлог, чанар стандарт, зүгийн балаар хоолыг хэрхэн хоолтой зөв хослуулах аргачлалын талаар туршлагаасаа хуваалцсан юм а. Мастер тогооч Юко Сузуки нь Япон улсын үнэлгээний дагуу 6 чиглэлийн мэргэжсэн тогоочийн эрхтэй Монгол дахь Япон улсын элчин сайдын яамд тогоочоор ажиллаж байсан туршлагатай бөгөөд өдгөө Монгол улсад суурьшин олон ресторан байгууллагатай хамтран ажиллаж байна. Би 2017 онд Монголд ирсэн бөгөөд элчин тогоочоор ажиллаж эхэлсэн. Үүнийхээ хүрээнд та бүхэн сая үзүүлсэн 2 хүнсний ногооны номыг Монголд гаргасан бөгөөд монголчууд болохоор өдөр тутмынхаа илчлэгийг болохоор зөвхөн гурилнаас авдаг байсан бөгөөд монголчууд японочдын хэв маяг, амьдралын хэв маягийн төстэй ч гэсэн дундаж наслалтанд зөрүүтэй бөгөөд дунджаар ойролцоогоор 10 насны зөрүүтэй байсан. Энийг хараа яаж өөрчилж болох вэ гэж олон янзаар ботсон бөгөөд та бүхэн ч гэсэн өдөр тутмынхаа хэрэглээнд зөвхөн усанд найруулж уудаг юм уу, сүүнд найруулж уудгаар хэрэглэдэг байх гэж бодож байна. Энээс өөр олон янзын хэрэглээний арга байдаг бөгөөд энийг ч та бүхэн хэрэглээсэй гэж хүсэж байна. Хоолны зуршлыг сайжруулахын тулд хоолтойгоо хэрхэн яаж хэрэглэх вэ гэхээр эхлээд зүгийн бол нь өөрөө илчлэг ихтэй тостой тэгээд чихэрлэг болохоор хоолны зуршлыг сайжруулдаг. Энийг болохоор хүнсний ногоотой хэрэглэхээр нэгт хоолны зуршил сайжирна, хоёрт нь болохоор амт буюу илчлэг нь сайжирдаг гэж үзсэн. Бүх хоолнд хийх боломжтой. Хамгийн гол нь чихэрнээс онцлог зүйл нь болохоор чихрийг хийлгэхэд чихэрлэг буюу давснаас илүү амттай боллоо гэж боддог. Зүгийн бол нь болохоор тэжээлэг чанар ихтэй, эсрэгээр амтанд үлддэг амтны чанар нь болохоор хоолны дуршлыг сайжруулахаас гадна их хоол идэхээс сэргийлдгээрээ давуу талд болохоор ямар ч хоолнд хийх тохиромжтой. Мөн хотоодны гөрөлж хөдөлгөөнийг мөн сайжруулдгаар онцлогтой. 2015 оноос JICA-гийн өвсний үндэс төслийг хамтран ажиллаж байгаа. Бидний үндсэн зорилго нь болохоор сайн чанарын зүгийн балыг маш их хэмжээгээр гаргаж авах чадварыг төлөвшүүлэхийг зорж байгаа. Сайн зүгийн балны талаар худалдаа авахч нь ойлголт байхгүй бол тэрхүү зах зээл нь бага байдаг учраас энийг эхлээд тайлбарлахыг зорж байгаа юм. Өнөөдөр болохоор зах зээл буюу худалдаа авахчид танилцуулахын тулд Юко Сузуки сенсейг урьж ажиллаж байгаа. Энэ өдрлийн хүрээнд сайн чанарын зүгийн балны талаар ойлголттой болж өдөр тутмынхаа амьдралд хэрэглэхийг хүсэж байгаа. Ялангуяа дахны бүс нутгийн тэр тусмаа Монголын бүс нутаг дотор хамгийн сайн чанарын зүгийн балыг үйлдвэрлэдэг. Тэгээд дахны зах зээл буюу худалдаа авахч нар ч гэсэн захныхаа зүгийн балыг үргээр хэлээсэй гэж хүсэж байгаа. Зүгийн болон зүгэгчдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болдог байгалийн гаралтай чихэрлэг хүнс бөгөөд хүний эрүүл мэндэд тустай хоолны дуршлыг нэмэгдүүлэх, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой арга хэмжээний үеэр онцолж байла. Тус сургалт өдөрлөг нь үн төлбөргүй явагдсан бөгөөд зүгийн аж ахуй, зүгийн болны зөв хэрэглээг түгээн дэлгэрүүлэхэд оршсон юм а.
Дараагийн мэдээ Сэлэнг аймгийн мэдээлэлээр үргэлжлэн танд хүрж байна. Түнхэл өвлийн наадам 2026 өргөн цар хүрээтэйгээр амжилттай зохион байгуулагджээ. Тодорхойлбол Түнхэл тосхны нутгийн зөвлөлөө санаачлан соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, Сэлэнг аймгийн засаг даргын тамийн газар, Мандус сумын тамийн газар, Түнхэл тосхон захирагчийн алба, Бэн тамир спортын газар, соёл урлагийн газар болон нутгийн иргэд аж ахуйн нээж байгууллагуудтайгаа хамтран өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн спортыг сурталчлах зорилгоор Түнхэл өвлийн наадмыг анх тугаар наадмаа амжилттай зохион байгуулжээ. Тус арга хэмжээг 2000 орчим иргэд үзэж сонирхохоор ирсэн байна. Өвлийн спортыг хүүхэд залуучуудаас сурталчлах, тэдний чөлөө цагаараа спортоор хичээлэх хүсэл зорилгыг нэмэгдүүлэх, орон нутгийн байгалийн онцлогт тулгуурлан дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор уг наадмыг зохион байгуулсан гэлээ. Тодорхойлбол тэшүүр, сноуборд, шорт трек, мөсөн авиралт, мөсний сур харва, ганган жороо зэрэг спортын 9 төрөлд 530 тамирчин өрсөлдөж тэсвэр төвчээрээ сорьсон байна. Улаанбаатар, Архангай, Хөвсгөөл төв, Орхон, Сэлэнг, Дархуул аймагуудаас тамирчид зорин ирж өрсөлдсөн бөгөөд цаашдаа энэхүү өвлийн наадмыг жилбар зохион байгуулахаар төлөвлөж байгаа байна. Төмсийн мэдээлэл үйлдвэрийн даваа гарагийн дугаар энэ дөрөв өндөрлөж байна. Хөтөлбөрийг анхаар үзсэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш энэ цагтаа эргүүлзээ баяртай үзэгчтэй.